эмийн одоо баталгаажилт аюулгүй эмийн талаар вебсайт гаргасан байна. Тэгэхээр бол манай энэ вебсайтн дээр жишээлбэл одоо аль эмийн сан дээр ямар эм хэдэн нөөцтэй хэдэн төгрөгөөр зарагдаж байна уу? Эмийн сангийн одоо бүхэл одоо 2265 эмийн сандах эмийн мэдээлэлүүд гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн хүн өөрөө эмийн санд байгаа эмийн өөрөө хайж болох, хамгийн ямтаагаас нь хайж болох, нөгөө баталгаажилтгүй болон гар дээрээс зарагддаг асуудлуудыг зэгцлэх асуудлын дээр хамгийн том өөрчлөлт болсон. Одоо жишээл биднээс энэ эмийн сан дээр зарагдаж байгаа эм маань баримт дээр бүртгэгдэж байгаа. Баримтан дээр бүртгэгдээд баримтын нөгөө тасалбар иргэндээ олгогддог. Тэр хэмжээгээр тэр эмийн сан дээр энэ компаниар тэдэн сарын тэдний өдөр орж ирсэн эм энэ компанид тэдэн төгрөгөөр зарагдж байна гэдэг мэдээлэл баримт дээр төв дата мэдээллийн төвд бүртгэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол нөгөө хуурамч юм гэдэг юм уу эсвэл одоо хитрхи их одоо үнэлгээтэй байна гэдэг юм уу эмийн хөөргөл үүсгэж байна гэдэг юм уу тэр асуудлыг зэгцэлсэн гэсэн үг. Хамгийн иргэд маань хамгийн их асуудаг тийм ээ. Би одоо хаанаас олдохгүй байгаа юм уу? Улсын хэмжээнд одоо жишээлбэл одоо би хэрэгцээтэй юм яаж олох вэ гэж. Тэгвэл энэ сайтн дээрээс эмийнхээ нэрийг оруулад аль аптек дээр хэдэн төгрөгөөр аль аптект харин хэдэн төгрөг ямар үнэ багтаагаар орж ирж байна уу? Аль улсын баталгаажилттай юм байна уу? Энэ эмийнхээ хэрэглээ маань яаж хэрэглэх ёстой юм? Эмчийн заавраар хэрэглэх ёстой юм уу? Жортой жоргүй хэрэглэх ёстой юм уу? Ямар өвчтний үзүүлэлттэй фармакопеийн тэр үзүүлэлттэй байдгийг гэдгийг нээлттэйгээр илт тод хардаг болсон. Ингэсний үр дүнд одоо энэ вебсайтыг биднээс эрүүл мэндийн яамнаас гаргаж энийг одоо бүх эмээс 2200 эмийн сангийнхаа эмийн мэдээллүүдийг гаргаж иж өргөн хэрэглээний эмийн тавьснаар өнөөдрийн байдлаар 4-5% эмийн үн маань нээлттэй болж эхэлж байна.